Closed doors, I'm a fool for your love. Ихэнх үзэгчдийн мэдхээр слайм гэдэг нь бодит амьдрал дээрх амеб гэдэг биеттэй төстэй бөгөөд ганц жижигхэн ялгаа нь гэвэл хэмжээн л юм байна. Гэхдээ жижигч бай, томч бай, нялцайсан, гөлийсэн, тогтсон хэлбэр дүрсгүй, нэг эстэй өөрийн үзэл бодлогоо хуваагдах замаар үрждэг учраас амеб гэдэл явчээ. Гэхдээ зарим хүмүүст амеб биш, сайн найзан санаанд бууж байгаа хаа гэж бодож байна. За яадаг ч үсэн бичлэг рүү оръё. Дэг бацаан байна. Хөдөө, ойнгүнд уулын бэлэг ухаж ороод 1000 гаруй амебтай амьдардаг. Нэг өдөр салхилаа доогоор тэнжүүлсэн чинь Hughes гэд хідэн нөхдүүд орилдож байна. Гайхаа таарсан нэг нөхөр газар цусуулсан хөвлөгээ тэрвэд хөвтөж байх юм. Дөрвөн цэнхэр хувцастай сэлэн бамбай болсон хүмүүс л үзэж тарж байна. Ангаах шиг хэрэглэе гэсэн шидгүү болчихж гинэ. Хот руу зөөнөхөр очих гэсээр бол бурхны орондоо заларчих юм гин. Тэгээд тэрийг сонсоо сайхан сэтгэл гараад туслах санаатай нөгөө гэд гарсан урдаасан сэлэм далааж шүү. Тэрийг ч яг нэгс тоосон шинжгүй им надад байгаа гэж байна. Ууг нь толгойдоо айтайхан яриад байгаа ч яг аман дээрээ хэлэг гэхлээр ихэнх монголчуудын англи хэлээр ярих гэж илгэлдэг шиг юм болж байгаа юм аа. Нөгөө хэд нь ч имээ гэснээ очиж шиншилж үзснээ эм бом байна гэд хөвтөж байгаа нөхөртөө уулгалаа. Тэгээд нөгөө хүнийх нь амьд гарах магадлалыг ихсэгчих санаатай гэртээ ураа дагуулж аваад орсон чинь нэг л сонирн байна да. Ганц хүний тавилга хэрэгслэл байна. Бидэнд мэдэгдэлгүй ойрцсон болон шийдгээд наснаас хөгшин байж магадгүй гэж сэжиглэж гарч байна шүү. Тэгэд ярьж байхад нь хайрцаг дүүрэн им бэлтмэл барьж очиод өглөө дөө. Ачиг чинь заавал хариулнаа гэсэн чинь хэрэггүй өөрөө ичихнэ гэдгсэн. Энэ нэмийн уусамлыг чи хийсэн юм уу? Гэд уур амьсгал нэг л биш байхаар нь ангаж өгөх гэж байгаа байх гэд мөстөө ус авчираад өгсөн чинь бас л гайхаад боллоо. Хөөрхөсийн нүдийг нь бүлтэлж ирүүг нь мулталхаас өмнө өөрийгөө танилцуулаад авлаа. Намаг Рёма гэдэг гэсэн хамгийн царайлагдав нүдэнд их тусаад байгаа Пикачу шиг нөхөрл намайг Райнхард Жамил гэдэг. Жамил дээдгүнгийн нутгийн амбан захирагч байна гэдэлдэг чинь. Тэгсэн манай бацаан сөгдөж мөргөө сүртэй. Тэгэд ар араасаа өөрсдөө танилцуулаад талархаад уучлалт тэтэргуугаад хөөхөө бүр игдэв. Тэгсэн манай цэнхэр өмсгөлтнүүд ойн гадна дээрэмчэд дайрахаар нь хөнхөө нухчгаа сууж байтал хар баавгаа дайрч ирээд нэгийг нь хагас өгтөл болгоод татсан бах болсон юм гинэ. За тэгээд хариутай бол бариутай гэж цэнхэр өмсгөлтнүүд өөрсдөө нөхцөл байдлыг тайлбарлаад манай Рёмагаас байцаалт авч эхлэндэ. Рёмач өөрийн одоогийн чадваруудаа өвөө эмээгээс сурсан тэд хуучин адил явдал хайгчид байсан гэдэл тэглээ. Тэгэд 3 жилийн өмнө өөд болчихсон 3 жилийн ганцаараа амьдарч байгаа гэд өөрийн нөхцөл байдлаа хэллээ. Тэгсэн энэ нэг бор мөөгүй үстэй нөхөр нь болор гаргаж ирсэн айл гарыг нь хүргэж үзлээ. Яасан бэ гэсэн ял идэлж байсан юм уу ялтан болвол улаагаад идэлж байгааг бол цэнхрээр гэрэлтэд үндсэн ерөнхий мэдээлэл болон хөрсөн хүнийх нь чадвар үзүүлэлтийг нь харуулдаг юм гинэ. Тэгэд хүрээд үтсэн 11 настай хөхөж юу гэдэл ирүүг хэлмэд байх вэ? Гэт бодохоор мань уцаа 8 настайгаас хойш ганцаар амьдарсан болж байгаа байхгүй. Тэгснэ бие болон сэтгэл зүйн зовлон төсвөрлөх чадвар 8 болон 9 гинэ. Тэгэд ийм жоох хүүхдийг ийм ойнгүнд ганцаар ингэ байлгаж болохгүй. Буцаж очиод аав эхнэр хоёртойгоо ярилцсанаа л гэж байна. Хүн зүгээр ойнгүнд өөрийгөө хичээгээд амьдарч байхад гинэт амьдралд нь гарч ирснээ өөрсөлд оруулахар шийдчихдэг дураараа хүмүүсийг яа итаа вэ? Ста бүрнэг. Маргааш нь бололтой хэвлэгээ бариад төхөрчихсэн байсан нөхөр босч ирээд инээд алдаад талархлаа. Ядаж байтал мангар чах дуутаан дээр амаа мэдхгүй өсөө цааштай өрн дандаа асуудалд орно. За тэр ч яах вэ? Тэгэл хэрэг мэдхгүй тэнэгтэж байгаа цус нь багтаад өмхөн үнэртэй л бололтой цус нөгдөг юм өгсөн нөгөө хэд нь барьж аваад амруу хийлээд. Ер нь л альва бүлэгт заавал ингэж дэрлэх хүлдэг нэг хүн байдаг юм блий. Тэгээд л салцгаана. Тэгсэн яг үнэндээ манай Рёма бацаан цэнхэр өмсгөлтнүүдийг хах боовцсон байж таардаг юм. Дээр нөгөө өвөө эмээ нь 3 жилийн өмнө өөд болцсон гэд тэгсэндээ яг үнэндээ мань бацаан өөрөө 3 жилийн өмнө амьд үхтэл байж байгаад үхээд хүн болж төрсөн байдаг юм бохгүй. Японд хөдөлмөрийн мөнчлөг явуулдаг хар компани гээд манай Монголын одоогийн нийгэм шиг газар байдаг. Тим юмд ясаа цайж чөмгөө дундралт адилдаг байсан юм байна. Бүр нэгдүгээр бичлэг дээр гардаг нөгөө үхэл ханхлуулсан зохиолч инүүнээс амьд харагддаг заяа. Тэгээд л гэртээ очиод унтаас ирсэн жижигхэн ширээн дээр бөгшний эзнийг Гандалф ихнэр хүүхдтэйгээ цай бичээнд угтж авч байгаа байхгүй.
Тэгэл үгсэн гэдгээ ойлгоод хүлэн зөвшөөрөө цай шимээ сууж байсан чинь чи чинь гэгэрсэн юм шүү. Мань эдгээ игний нийлсэх үү? Энд тэргээд байж явахт нь Рёма яаж өхнө асууж байгаа. Үгчгээд өөр ертөнцийн бурхантай уулзаж сууж байгаад яаж үгсэн сонсох бас сонирхолтой сонсогдож шүү. Тэгсэн яасан бэ гэсэн унтж байхдаа нийт 4 удаа найтаалгаад найтах бүрдээ дэр нь хажуу тишээ гажиж байснаа дөрөвдөгтөрөө толгоогоороо газар унаад тархинд нь хидэн нарийн судас хараад үгцсэн юм гэн. Тэгсэн манай Рёма ширээ шааж аваад за бас арайчтэй. Найтаж үхтэй яадаг юм бэ? Аав намайг баг багад яаж хөшрхэлдэг байсныг та нар мэдхүү. Согтуу дараага архины шилээр цохоход зүгээр байсан шít. Тэр үед үхээгүй мэж найтахад үхүүч тэр ёо зайлаачтэй. Гэтэл ууралж гарлаа. Гэтэ аргагүй л чөмгөн дундурсан хүн гэсэндээ нэг худалгүй тайвширчдаг байгаа. Тэгээд л ер нь яагаад таатай уулзаа сууж байгаа вэ гэдгсэн Рёмаг өөр ертөнц рүү 8 настай хүүхдийн бие шилжүүлж дахин төрүүлэх явцдаа хоёр ертөнц төр холбогдох далбанд нь өөр ертөнцийн дуусаж байгаа шидийн хүчийг дэлхийгээс нөхөх юм гин. Тэгэд л энэ гурван бурхантай ярилцж байхдаа ерөнхий заавар аваад бүх шидийн төрлийг тэнцвүүхэн дундаж ашигладаг болоод өвөө эмээ нүхэд ганцаараа амьдарч байгаа гэдэг түүхээ бурхадтай бодож олсон гэж байгаа. Тэгэд л дахин төрсөн гэдгээ нууцлнаа гэд нууцлын гэрээнд гарын үсэг зураад л гэрэлтэд нисчихэндэ. Шинэ амьдралдаа тайван хүснээр амьдрах тушаалтайгаар өөр ертөнцөөс сэрлээ. Үзүүлэлтэд харсан өмнөх амьдралынх нь суусан чадварууд тэр чигтээ нүүж ирээд мангар бүдүү модыг ганц чиглэлд хугалах хэмжээний чадaltaй байгаа байхгүй. Тэгээд дөнгөж энэ ертөнцөөс сэрчээд хэсэг алхаж байгаад анхны амъяптойгоо таарад тэрийгээ сургаснаа сургаж явсаар гоод нийт тоо толгой 1000 гарцсан. Тэгээд нөгөө өдөгөө бүртгээ зогсож байсан чинь нөгөө цэнхэр өмсгөлтүүд буцаад ирлээ. Энэ удаа дунд нь 3 шинэ хүн байна. Хинбэ гэсэн чинь манай Пикачугийн аав, эхнэр, охин 3 хамт иржээ. Ирсэн зочдоо дотор оруулаад Хьюсиг аварсан талархал болгон цаг аваад сууж байтал энэ хөөхөн Пичу шиг игдүүтэй охин улааж ирээд л асууж байна. Жамил гэр бүл үйд дамжсан амтэн сурагчд юм аа. Би бас анхны амтнаараа амъяв сургах гээд ойд ирсэн. Хаанаас олох вэ л гэж байна. Мэдээж их цугладаг газрыг заагаад өгсөн чинь ямар төрлийг нь барих вэ? Танд миний харж байгаагүй 2 төрөл байна л гэж тайлбарлаж гарлаа. Тэгсэн энэ нэг бааш шиг өнгөтэй нь ялагц болон хог иддэг бурдаа гаргадаг юм байна. Цагаан нь болохоор бохирдол иддэг болж таарад охинч бохирдол иддгийг нь барьмаар байна л гэлээ. Тэгсэн бохирдол иддгийг нь барих арга нь усанд орчход үлдсэн усаа ил тавиад тэрийг нь ирж ууж байгаа амъяв нь энэ цагаан ислам болж хөвсөх юм гинэ. Яг уу дэлхий дээрх амьд биеттэй зүрлэнэ гэвэл хамгийн ойртож очих нь Белла Дельфины фэнүүд л бах та. Нөө геймер girl Batwater гэдэг нөхдөд. Тэгэд эцсэн ч гэсэн өөрийн хүслийн төлөө усанд орсон усаараа донтой амиа бүрхтэж авсан Пичу маань баярлаад цэнхэр өмсгөлтнүүдийг манаар Ямаач дагаж явахор болоод хамаг юмаа хэрэгслээ харьцагтаа чихэж яваад гэрийнхаа үүд тисийн хадыг нь дахин ургуулад хөдлөлөө дөө. Явах замдаа шувтан магтуулаастай тэгсэн муур бацаа нэгэн рүүгээ харж харилцан итэлцээд бүр надаас ч романтикч байх шиг. Йоо би баг энд сэтгэлээр унаад баг уйлах нэ. За тэр ч яг уу. Тэгээ нааша явах замд нь Улаанбаатарт буудаж байсан борооны үл далиж очоод асгаж байсан чинь уулын хөрс нураад цэнхэр өмсгөлнүүд учраа болохгүй эмороо зогсож явахт нь юуны тулд баах амъяптай билетээ хэргийг нь гаргаж замаа тэгшлээд хотод хүрлээ. Хотод хүрээд ихнээ хийсэн юмнаа гэсэн сүмд очиж байгаа. Очиж өөрийн чадварын жагсаалтыг шилэн хавтан дээр бичүүлж авдаг юм байна. Тэрийг хийх гээд өрөөнд орсон дахиад нөгөө 3 бурхантайгаа уулзчихдаг байгаа. Би дахиад үхчихсэн үү? Үгүй ээ. Чамаг ороод ирэнгүүт чинь сүнсэгчин салгаад аваад ирлээ л гин. Тэгсэр Рёма гигантны чадвартай л биш бол уулзаж чаддгүй биш юм уу? Гэсэн 3 жил өдөр болгон бурхны өшөөндө залбирсны ачинд гигантны чадвартай болцсон юм байна. Арж гин үү? Энэ хүн өөрийг нь дахин амьдлуулсан хүмүүст 3 жил тасралтгүй талархаж залбирсан байхад та нар эцэг ихтэй 7 хоног дараа л талархаж үзсэн үү? Ер нь Монголд тэгээд яасан гэсэн Жамил гэр бүлийнхний Пикачу эхнэр хоёрынх нь өвөг дээц бас шилжин ирэх юм гинэ. Тэгээд манай Пичу ээжийнхаа талын шидийн хүчтэй шилжин ирэх цусыг нь ихээр өвлөж аваад тэр нь Рёмагаас их шидийн хүчтэйг юм шүү. Бүх чадвар цолоо мэдэж авсан Рёма угаасаа үеийнхнээс ил давуу хүчтэй байгаа учраас Айтахан байр суурьтай элдв долон хүний халлаханд өртөхгүй болох гэд амтэн сургагчны бүлгэмд очтол амъяв митийн дороо юм сургадаг нөхдүүдийг бид авахгүй гэд хөөгөө гаргаж чинь. Тэгэхээр надад явдал хайгчны бүлгэмд очиод сэрэ шиг үстэй зэвүүн тийм айгүй зэвүүн хуудастай авахгүй шалгалт авахар болж байгаа байхгүй.
Номсом харуулна гинэ. Тэгээд тэгсэн чинь нэг 5 байг төвхүүхэн оноод дараа нисдэг бай онно гинэ. Ягаав нөгөө шотканаар нэг 5-г буудаад идэг. Тэрийг нь номсомоор онолох юм гин. Тэгээд яг хуу 50 бай өгөөд 50 сум өгж байгаа байхгүй. Тэгээд 50 байг нь эрхийн мэрэгнээс амар оноод байж байсан. Нөгөө хууц таахгүй ардаас нь хутах шиддэг юм да. Тэгсэр Рёма нөгөөхийг нь барьж аваад буцаад шидэд газраас жад гаргаж ирснээ анхаар дээр арыг нь унш дуусчаад харсан бууж өглөө л гэж байна. Тэгээ яасан гэсэн харваачд ойрын зан дайралтаас болгоомжлох хэрэгтэй байдаг учраас ингэж нууц шатны шалгуур авдаг юм аа л гэнэ. Тэрийг нь мэдээгүй хөөхөн бүлгмийн эзнийг нь нөгөө гуравтайгаа уулзуулах гэж байсанд уучлалт гуугаад асуудалгүй тэнцлээ. Тэгээд анхны ажлаа аваад баяртаа наргагүй амебуда цүнхлээд нэг алд очлоо. Дотроос нь тэгсэн нус нулимсандаа хутгалцсан мууран хүн гарч ирж шүү. Тэгсэн гэрнэ гэж бункернээс өмхий. Яасан гэсэн гэрийнх нь яг хажууд хотын нэгдсэн хогийн цэг байгаад зойрных нь хан нурснаа баахан хог зойронд нь халиад ороод ирсэн юм баг. Ууг нь хөөрхий өчнөө хүсэлт гаргаад цэвэрлэж дийлэх хамт ерөөсө баахгүй мухарчаад тахтанд бурхны авралаар Рёма иржээ. Нөгөө бороо амеборо эхэлж хогийн цэгт байсан хогийг нь нийдүүлээд үргэлжлүүлэн гэрийнхэн зойронд байгааг нь зооглуулад ханыг нь угааж цэвэрлээд арчаад араас нь ногоон өнгөтэй амебудаараа голын нурсан ханыг нь хүртэл янзлаад хэдэн өдөр хэний ч чадаагүй юм хэдхэн цагаан дотор хийж эхлэв. Нөгөө мууранч баярлсандаа уулж унчаад нус толмстайгаа хойлолтоод нэмж авч тэрвэрч үнсээд бөө юм. Тэгээд ажлаа дуусгацсан хүн явах хөтэ бүлгэн дээрээ очиод шанглаа авчгаа зогсож байсан чи манай хууз ахгүй өрөөндөө дуудчих шүү. Яасан гэдэг гэсэн нөгөө муурын гэрийг хагас өдрийн дотор цэвэрслэнийг нь олж мэдээд хотын нэгдсэн жорлонг цэвэрлүүлмээр байна гинэ. Ууг нь ядуусын хорооллын хүмүүсийг ажилуулж нөгөө хэдийнхээ амьдралыг дэмжингээ ариун цэврийг хангадаг байсан ч хотын дарга нэгж манай улс төрчид шиг хаагур нь яаж цэвэрхэн гудархаа бас мэддэг байгаа байхгүй. Тэнгүүтээ нөгөө ядуусын хорооллын эдийг нь цэвэрлэгийн дутуу байна энтергээ цалинг нь өгөхгүй халаасалж байгаад нөгөө хүмүүс нь цалингүй юм байна цалин өгөхгүй нэгэ бослог гаргаад бүр цэвэрлэгээ байцсан юм гинэ. Тэгээд нөгөөдх нь цэнхэр өмсгөлтнүүдээр очиод хэлсэн чинь манай Пикачугийн ууралж шүү. Яасан гэсэн дээрх санааг манай өвгөн санаачлаад их давгүй явж ирсэн юм байна. Ууг нь бол. Тэгээд л яг хуу хамгаалтын хувцс хонороо өмсөө толгоодоо цэвэрлэгч амай бууглаад ихний нойл руу орлоо доо. Борконуудаар эдүүлээд араас нь угааж арчиж цэвэрлээд ихний нойл дуусваа. Тэгсэн нөгөө борконууд нь үржээд унлаа шүү. Эднэр чинь хоолсаа идэхэр үрждэг гэж юм. Гэтэл та нар өөрсдөө ардаа. Идээд хөвтөд өхөгчхүү үржигчхүү. Тэгээд яг үржчихсэн юм чинь нэмэгдсэн юм байгаа эсхийг шинжилээд үздэг хор болон хортаагарын эсэргүүцэл нь тэнгэр тулцсан байна гин шүү. Нөгөө баас нь хуралцаар аваад бүр хор болцсон юм баг. Тэрийг нь Пикачугийн гэр бүлийнхэн болон хууцтай ахуйд мэдээлсэн чинь чи зүгээр үү гэсэнд хөлдөө царайлчаад нэр Рёма. Өөрийгөө сайн цэвэрлж байгаа учраас хор дагаартай юм дагуулж ирээвэ гэж авдیں۔ Тэгсэн үгүй ээ. Чиний бие гайгүй юу? Чам санаа зовоод байна гэсэн. Би асуудалгүй гэж биш шүү. Тэгээд тэр дотор агаар нь хүртэл хорчихсон учраас би амебнуттайгаа ороод гэл зохицуулчихъя гэсэн чинь л санаа зовоод үгүйгээд эсэргүүцэх чинь жорж юм шүү. Тэгсэн чил манай Рёма шууд хүн амьдралдаа нэг дөмг хөдлөгийг ихлээ. Дандаа болохгүй, бүтэхгүй гэж хуцаж байгаа юм гэж хэлээгүй л тээ. Зүгээр л үзүүлэлтийн хавтангаа гаргаж ирээд ятгаад өөрөөс нь өөр хинч ойртохгүй байхаар зохицуулаад ажил нь эхэлнэ. Бүхэл бүтэн нэг том хотын нийтийн 30 ширхэг хараал идсэн нойлуудыг араас нь цэвэрлж эхэлж байгаа байхгүй. Гэхдээ ганц Рёма ажил хийхгүй. Пикачугийн гэр бүл нөгөө мөнгө халаасалсан нөхдүүдийн арыг нь шалгаад хууцтай ахгүй болохоор ажлынхаа өрөөний цонхоор алсын зайн дэмжлэг үзүүлээд бүр гоё. Тэгэл нэг нэгээр нь цэвэрлээл гарч ирж шидийн хүч нөхөх төр уусамлаа уучхад л буцаж ороод байлаа. Ерөөс огт амрахгүйгээр. Тэгээд араас нь орсоор бол үүр цайхан юм дууслаа шүү. Тэгээд ажлаа дуусгаж гарч ирчээд нөгөө мууран ихчийн хөхөн завсар хитгэн эсгүй нүрээ нааж аваад хуцтай ах хүү дээр очиж тайлгнчхаа гараад ирсэн үүр цайж байгаа. Өмнөх амьдралдаа нөгөө хар компани чөмгөө дундарлах хөдөлмөрлөө мүлжүүлдэг байхдаа дандаа үүрээр харьдаг байсан юм байна. Гэхдээ гэртээ ороход нь үргэлж ээж нь хүлээж гисэн суудаг байсан юм байна л та. Гэхдээ шүн ядраад ороход гэрт хин нэг намайг хүлээгээ сууж байгааг хараад хүн хүлээж байгаа гэдэг бодохоор цаанаа нэг л дүүрэн сайхан байдаг штэ. Тэгсэн ээжийнх нь би угаасаа муу байсан байж тараад удалгүй өнгөрчихдөг юм байна. Тэгээд л
Ганц хүлээдэг байсан хүн нь ч байхгүй, цээжинд нь ч гэрт нь ч хоосоо өргөд явж байгаад удалгүй найтаж байгаад үгцэн байгаа байхгүй. Тэгээд л яг хуучнаа дурсаад яг нөгөө хинч намайг хүлээгөөг гэсэн бодолтойгоо Пикачу тэр хэдийн байгаа газар очсон чинь бүгдээрээ хүлээж гисэн зогсож байгаа байхгүй. Тэрийг хараа сэтгэлийнхэн том нөх бүглрөөд ихэр татаад уйлж гарна да. Тэгээ ер нь ирчүүч мангаар ингийн штэ. Энэ хэсгийг уншиж явахдаа ч гэсэн би бараг уйлчих гээ сууж байгаа юм чинь. Гиснээс энэ байгаа хот нь ууг нь уурхайн хот юм байна. Даанч нөөцөн дуусж байгаа энэ төргээд уурхаад нь баахан шидэ араатнууд үргэлжчихсэн гээд цэнхэр өмсгөлтнүүд Рёма Пичүнэрийн хамтар орлоо шүү. Тэр явцдаа мэдээж Рёма ч яг уу таарсан юмудаа амархан гөвчихж байгаа. Тэгээд шин төрлийн металл амиа болоод гарах явцдаа улаан элснээс төмрийн хүдэр гаргаж ирээд тэр чихтэй цаашаага 8-чин дээр очиж өөрийн бодож олсон шин санаанууд эд зүйлсээ борлуулж ашигыг нь өөртөө авахар болж байгаа. Тэгсэн нөгөө уурхаад үрсэн араатнууд нь хэрэг сэтрлээгээд адал явдал хайгчдын бүлгэм нөгөө нойлын цэвэрлэгийн үеэр гадаа байсан хэд дээр Рёмаг нэмээд өөр хид хідэн адал явдал хайгчдтай араатан устгал гээд уурхааруу дахиад зүгэллээ дээ. Мэдээж гол дүрийн бацаан гол дүршгэ төвөггүй те баах юмнуудыг алж хядаад гараад ирсэн хууцтай ахгүй гүнд нь гоблин олдлоо л гин. Тэгсэн нөгөөдөл нь 500 гаруй тийм гоблинтэй том сүрэг байна гэж байна. Тэгээд гоблины сүргийг хүүс тэмдэрхээр орлоо. Эхнээ ээлж нь нөгөө хэдийгээ газар ухаж угаад хүчил рүү унгаж үйсэн чинь юун 500. Нэг орныг нь хасаад хилцэн байдаг юм да. Рёмоч гол дүрийн болохоор нөгөө жумаа амъявтайгаа ганцаараа нутнастай күмпүү эргэж байгаа байхгүй. Нэг шид ашиглаад чихгүй болгосноо амъяв бовд нь мод чулуу барьж өстө балч хайж чинь шүү. Хүний олоо хүнээ барихгүй гэдэг үг үүдэн штэ. Гэхдээ 3000 гаруй амъявтай байхад үхсэн нэгмөө гоблины сүрэг бол юм чинээ болохгүй юм байлээ. Дашрамт хэлэхэд энэ гоблинууд нь юу нөгөө нийтийн 0. Гигэмэн тэрнээс ч завуу үнэртэй юм баг. Гэхдээ азар нөгөө Бэл Делфоны фэн амъяв богоз нөгөө хүний усанд орсон усыг уугаад ховсдаг. Тэр нь яг үнэндээ бохирл иддэг гэд би хэлжсэн штэ. Тэгээд тэгсэн чинь хамаг хэрийг нь идээд буцах замдаа нэг мэрэгэн санаа орж ирсэн нь цэвэрлэгээний газар нээх гэсэн тийм санаа байгаа байхгүй. Тэгээд л энэ аниме нь арай гэж гол санаанд орж байгаа. Яадаг ч бас угаалган газар ажиллаулж бие даана гэдгээ Пикачугийн гэр бүлд хэлээд тэднийхнийг энэ хотоос явах хүртэл тэдэнтэй хамт байрлнаа. Бас лимор шувуу гэнэ үү? Нэг тийм гялтгансан цэнгэр өнгийн шувууг хамт барихаар явахаар тохироод авлаа. Нэгэн шийдэгдсэн бол үлдсэн их ингийн л дээ. Нөгөө 8 ах хүү дээр очиод цаашаага нэг имээтэй уулзж байгаа. Тэр имээ нь ер нь цаашдаа хүн хүч олж өгдөг их давгүй юм шиг санагдсан. Тэгээд л нөгөө 8 ах хүүгээс давгүй байршлаа газар аваад дээр нь байсан барилгыг нь амебудаараа идүүлж нураагаад шин байшин бариад тэр явцад нь нөгөө цэнхэр өмсгөлтнүүд болоод адал явдал хайгчд нар ирж тусланаа. Бас айгүй өөрхөн. Тэгээд бурхад дээрээ очиж тайлгнчаад өдий хүртэл тус болсон хүмүүс буюу Пикачугийн гэр бүл нь хамгаалагчд нь цэвэрлэгчд нь те. Тэгээд 8 ахгүй, хууцтай ахгүй, эмээ, адал явдал хайгчд болон 2 ажилтан гээд ууг нь ихчтэй хоёр гээд байгаа. Энэ 2 ажилтан. Гэхдээ миний хувьд л ихрүүдл гэж харагдаад байгаа байхгүй. Яадаг ч гэсэн тэр ихрүүдийг сайхан дайлт цайлаад бяцхан үдшилэг маягийн юм хийгээд бизнесийн гараагаа эхэллээ. Тэгсэн эхний өдөр нь үүдээр нь хүмүүс чихэстэй. Хүн хүч нь өрөхгүй. Рёмоч адал явдал хайгчийн ажлыг хийж чадахгүй. Туслаад хаалга нэгдснээс хаа хүртлээ зогсолгүй ажиллаж байгаа. Тэгсэн Рёмагийн нэг траума байдаг нь насаараа хөдөлмөрөө мүлжүүлсэн учраас тийм байхгүй гэж хичээдэгч өнөөдөр бол яалчгүй гуруулаа учраас юм амархмаатай амьсгаа авахгүй ажиллаад за хөдөлмөрөө мүлжлэх хийхгүй гэж шууд нөгөө имэдэр очиж дахиж 2 ажилтан ажилд авнаа гэж тэгж байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө 2 хүн нь өөр улсаас ирсэн тус улсдаа алуурчд байсан учраас тэрийг нь давхар ашигланаа гэд бие хамгаалагч болон ажилтнаар хөсөлж байгаа байхгүй. Тэгсэн өдрөөр орлого нь мангар урд өсөд тоглоор нь дахиад нэмж 3 ажилтан нэг тогоочтой авахар болоод эмгэн дээр очив. Тэгээд л ээлжээр ажилдаг амрах цагтай ажилтсан мэрэгжлийн тогоочтой гэдээ баг бодит ертөнцид байхгүй сайхан ажиллах орчныг бүтээж байгаа байхгүй. Бизнесийн ч гайгүй цэцэглээд хийх юмж цөөрөөд сайхан налааж байтал нөгөө гялалцсан шувуу барих өдөр нь ирдэг юм байна. Тэгсэн тэр шувуу нь хөгжим дуртай юм гин. Баахан хуягтай мэлхий нуурын ирэг дээр гарч ирэхэд нь идэх зууртаа хитэн хөгжим тоглох хүмүүсийг харж баясаад таалагдвал очиж гэрээ идэх бас л ховор төрлийн айтайхан амтангийн шүү. Даанч энэ 2 бацаан загтал дамжуулах тагтаа шиг болгочихдаг л болохоос биш.
Тэгээд нуурын ирэг дээр очисон чинь баахан хүмүүс мэлхий бариа зугаатаа нарахгүй байж байхад нэг хуйг дуулга болсон нөхөр лимп барьцаан тоглож эхэлж байна. Тэгсэн бүр ёо чих унгах нэ унгах нь. Шувуунууд нь шоолж хийнэгээд тэгсэн чинь нөгөө залуучал тэнэг шувуугээс илмээ сугаллаа шүү. Ховор төрлийн шидийн араатай юугээл нэг муу туслах дүр далуулаа байж хөвтий. Тийм сте. Өстө арыг нь ууших завдал олохгүй араас нь илддэг юм богоо зү. Тэрнийг балаа уулгаа чи амийг аварчаад байж байсан чинь бусдаас арай хар гимэр нэг шувуул хамаг амтны толгой тарихаар наадаад орилж чарлуулж ухаан алдуулаад илгэлж байсан чинь Рёма тэр шувууг шидээр тусгаарлаад нөгөө хэд нь ч яваад өглөө. Дахиж ирэхгүй баха гэд байжсэн чинь манай хоёр бацаа ирнэ гэж хүлээж агаад нар жарахаа ал тэр нөгөө хэдэн шуунууд чинь дахиад буцаад нисээд ирж шүү. Тэгэл манай Пикачугийн охин манай Пичу хийлээ тоглоод нөгөө шуунууд нь уураад урд нь нилээд хэдэн шувуу гэрээ яана гэд ирээ суулаа да. За тэгээ нөгөө охин чинь гэрээгээ эцээ араас нь Рёма гарлаа. Тэгэл нөгөө бэлдэжсэн гитараа тоглоод ихэлсэн урд нь бас давгаа олон шувуу ирж сууж байна шүү. Дуусахт нь нөгөө арай жоохон нэг хар гэдээс нэг шувуу байсан шүү дээ. Тэр нь хит хитэн дагуултайгаа гэрээ хийчихэж байгаа. Ингээд л амлалтандаа хүрээд гол зорилгоо биелүүлсэн Пикачугийн гэр бүлийнх нутаг уцгаар болоод Пичүн сургууль сурахаар болж байгаа юм. Харин Рёма энэ хотод үлдэж ажил амьдралаа зэгцэлнэ гэд дуусч байгаа байхгүй. Яг уу үндсэн аниме маань бол хүн хүнд өөр тусгаар санагдсан юм. Гялцал үйл явдал тулаан энтер дуртай хүмүүст бол нэг таалагдахгүй. Надад бол их давгүй үцхэд тайван нэг толгой ажиллаад байхгүй байсан учраас чил бэлэн дугаартаа оруулж байгаа. Ямар ч тач хүний ачийг мартахгүй байх, бусдад сайхан сэтгэл гаргах, хийж байгаа зүйлээ тууштай хийж байхад ер нь л заавал сайн үйл ирдэг гэдгийг харуулах хүс юм болов уу л гэж харагдаж байгаа. За нэг иймэрхүү л байна да. Үүсэнд баярлаа. Баяртай.